Байнгын орооны дарга эрхэмгчүүдээ улсын хурлын 26 дугаар тогтоолоор 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр засгийн газрын өрийн удирдлагын 2023-аас 25 оны стратегийн баримт бичгийг баталсан. Энэхүү стратегийн баримт бичгийн хүрээнд дунд хугацаанд өрийн удирдлагын чиглэлээр баримтлах үндсэн 6 зорилт 23 хэрэгжүүлэх арга хэмжээ болон засгийн газрын өрийн багцын 4 зорилт төвшнийг тодорхойлсон. Стратегийн баримт бичих туссан зорилтуудын хүрээнд тайланд хугацаанд авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнүүдээс товчхон дурдвал газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилт, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл, хилийн үр бүтээмжийг сайжруулах доктортой худалдааг дэмжих төсөл, зэрэг бодит эдийн засгийн салбарт чиглэсэн төслүүдийн санхүүжилтийг хөнгөлөлтөө нөхцөлтэй гадаад зээлийн хөөсвөрээр шийдвэрлсэн билээ. Засгийн газрын гадаад үнэт цасны хувьд Century 2, Century 3, Century 4 зэрэг нийт 1.5 тэрбум ам долларын өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулсан. Мөн арилжааны нөхцөлтэй бондын үлдэгдлийг 2023 оноос хойш 238 сая ам доллар бууруулснаар 2.5 тэрбум ам доллар болсон байна. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурч, төлбөрийн дарамт багассан, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсан зэргийг үнэлэн зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын гол 3 агентлаг болох Fitch, S&P, Moody's зэрэг агентлагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг B+ нэмэх буюу B2 болгон нэмэгдүүлсэн. Монгол улс Холбооны бүгд найрамд Герман улсад төлөх байсан 29 сая еврогийн гадаад зээлийн төлбөрийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, эрүүл мэндийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор өр хөрвүүлэх хэлтсэрийг Германы KfW банк болон Global Sunтай байгуулсан. Зах зээлийн хөгжлийг дэмжих хөрөнгийн зах зээл төгрөгийн суур хүүгийн төвшинг тогтоох зорилгоор 25 оны 4-р сараас дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг эхлүүлээд байна. Стратегийн томоохон төслүүд болох Чой болсон дулааны цахилгаан станцын 50 мегаваттаар өргөдөх төсөл, Сэлэв дэд төвийг орон сууцруулах төсөл зэрэг төслүүдэд засгийн газрын өрийн бодлогыг гаргасан. Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг хэрэгжүүлснээр засгийн газрын өр 2024 оны жилийн эцсийн байдлаар 33.4 их найд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 41.8%-ийг тэнцэж 22 оны жилийн эцсээс 18.7%-аар хүүгийн төлбөрийн төсвийн орлогын эзлэх хэмжээ 0.7%-аар тус буураад байна. Засгийн газрын өрийн удирдлагын 23-аас 25 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 25 онд бүрэн дуусах бөгөөд сангийн яамнаас стратегийн баримт бичгийн зорилт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх, өрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай арга хэмжээг шат дараатаагаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Та бүхэнд товч мэдээллийг танилцууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэлд асуулт хариулт өгөхөд бэлэн байна. Баярлалаа.